Галзуу series сувгтан тав тамирал. Зайдууле та нарын удаан хүлээсэн The Apartment Job. Гэх галзуу цавралгаан дуусгацгаая. За борооны чин дропт биш шүү дээ манайхаа. Та нарын одоо комментиг бороо унссан л та. Тэгээд үнэхээр одоо их хүлээж одоо нэгснийг чинь ойлгож байгаа. Чадл байсан бодаа. Бүгдийг л одоо маа гэл зэрэг яриад өгчмөр байх шүү дээ. Даанч одоо бороо хүн шүү дээ. Та нартай адилхан. Энд чин гадуур дотор ажил төрлөө амжуулна. Энд чин бас нэг нэлээд цаг авдаг ажил гэдгийг та нар мэдж байгаа шүү дээ. Тийм учраас аливаа юм цаг хугацаатай байх нь зөв хэрэгэ гэж. Тийм учраас Apartment Job ингээд аль болох бидэн бороонууд нь одоо бодсоорон байгаад өнөөдөр ингээд дуустал нь ярьж өгөхөөр оруулж байна гэж. За тийм байна. Тэгэхээр энэ галзуу цувралын маань энэхүү сүүлийн партийн хамтрагчаар хэдэн бороонуудтай нь бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипс болон өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно. Esprit хамтран хүргэж байна. За тэгээд ханараас нэг л юм гуйдаг, нэг л юм хүсдэг шүү дээ мө бороо. Лайкаран булаад өгцөөгөөрэй гэж. Бас галзуу кино Instagram хуудасаа дагараа. За тэгээд мэдээж сабадрагуул дараад нэг дараа. Ингээд энэ галзуу сонирхолтой цувралан хідүүлээ дуусгацгаая. За энэ захирлыг оршуулгын газраас гараад явхад хиган араас нь гараад шууд цохиод унгачлаа. Кем туслах сандраад хиганыг барьж авах гэсэн чи захирал болиулдаг. Хигана чи ямар нэг модернчин байгаа биш. Гол гашуудагч оршуулгын ёслолын үеэр гадагшаа гарахыг цээрэлдэг. Тийм учраас буцаад ор. Нас орсон боссынхаа үйл хэргийг чи үргэлжлүүлэх хэрэгтэй үстэй. Миний амьдралд зоогдож ордосон хадаас сулчи. Би цусаа урсгаж угаад чамайг заавал сугалж хайна. Харж л бай. Тэгэж угаад чи өөрийнхөө амьдралыг сүрүүлчих үү да? Мэдээтэй л байгаарай да. Тэгээд нөхөр явлаа. Тэр өдрийн гашуудлын цаг дуусахад хиган захирлын араас гарах гэтэл урдаас нь хаарыг ирж таарна. Тэгээд тэр мань хүнийг саатуулах гэсэн ч хиган зогссонгүй. Ааваасаа хөрцгөх хүнийг алуулчихад тэр мөн новшид толгой бүхийгөө өнгөргөж байгаа мó. Чи өшөө авах гэсэндээ биш. Буруу тахлын мэдрэмжээсээ зогтох гэсэндээ явж байгаа үстэй. Чи юман гойн зураг рууч харж чадахгүй байгаа үстэй. Чи бол өшөө авалтаар шалтак хийж буруу таглаас зогтох гэж оролдож байгаа хулчгар тийшээ очиод өгөхөөс энд уйлаад суух нь чамд илүү аимшигтай санагдаж байгаа үстэй. Чи миний дотор ямар мэдрэмж төрж байгааг яаж мэдхийн? Би одоо яах ёстой юм? Зүгээр л уйлаа. Энд суугаад эхлээд дотроо онгойтл уйлаад ав. Дараа нь захирлын учрыг бол дотор ороод өөрт чинь хүүшигээ хандаж ирсэнд нь талархлаа илэрхийл. Тэгээд ямар ч үнээр хамаагүй өшөөг нь заавал авна гэдгийг хэл. Ингээд хиган гашуудаж уйлсаар додогшоо орно. Оршуулгын ёслолд Ямманы хуучин бүлэглэлийн залуус бүгдээрээ ирж хөл хөдөлгөөн ихтэй байсан бол сугчин болон хиганы байрны зарим эмэгтэйчүүд сайн дураараа цайлгад нь тусалж байна. Тэр үеэр ганцаараа сууж байсан хиган дээр гүрвэл очоод тайвшруулах гэж оролдоно. Мөрийтэй тоглоход ямар хүн хамгийн аимшигтай байдгийг мэдэх үү? Алдах юмгүй хүн үү? Үгүй ээ. Эсэргээрээ алдахгүй байх олон шалтгаантай хүн. Харалтай. Энэ хүмүүс бол таны заавал ялах ёстой шалтгаан. Тийм учраас та ямар ч үнээр хамаагүй заавал ялах ёстой шүү. За дүрс солигдоход захирал өрөөндөө компанийнхаа захирлуудыг цуглуулад өвдөг сүгдүүлсэн. Компанийнхаа нэр хүндийг эргүүлж сэргээх шийдэл гаргахыг шаардаж байлаа. Тэгсэн нөгөөдөлөөс нь час хийсэн санал гаргахгүй л байна. Би та нарт хамгийн их хатаархдаг шүү. Та нар ийм чадваргүй гэж тогтмол өндөр цалин авал. Сайхан юм аа. Одоо та нар намайг сонсчээ. Омон дүүргийн барилгын үнийг 50%-аар бууруул. Хамгийн доод үн, хамгийн дээд чанар, хязгаарлалтгүй хяналт шалгалт гэсэн утгатай сурчлагыг тултал нь явуул. Солонгосын хамгийн том одуудыг нүүр царайгаа болгож сурчил. Гэхдээ бидний төсөв хүрэлцэхгүй л хаад. Бид нар компанийнхаа нэр хүндийг аврахын тулд эцсийн воно дуустал цацах ёстой биш гэж захирлаа. Тэгсэн захирлууд нь сошиалор мэдээд харах нэг хэрэгч албан ёсны хэвлэлийн савгууд тэдний эсрэг мэдээг эрчимтэй түгэж явах нь гол асуудал болоод байгааг хэлсэнд мань хүн тэр асуудлыг шийдэхэр болно. Дүрс солигдоход One Club-ийн гишүүд өдрийн хоол идэж байна. Тэд Tisan компани асуудал хэтэрхий өндөр авч байгаа учраас Омон дүүргийн барилгын ажлын гүйцэтгэгчээр өөр барилгын компани сонгох хэрэгтэй гэж ярилцаж байлаа. Тэдний энэ яриаг хаалганы гаднаас сонссон мань нөхөр гартаа 4 жижиг мод барьсаар орж ирээд сууж байсан ширээн дээр нь тавилаа. Би Тэгүванд та нарыг оршуулах газраа хайл хэдийн сонгоод 4 жижиг нүх ухцсан байгаа.
Тийм болохоор өөрийнхөө модыг сонгож авна уу? Та нарыг завгүй байгаа байх гэж бодоод би өөрөө аваад ирлээ. Чи муу юу яриад байна? Их цантай новш чинь. Их цантай? Ой, чи дүлээ юм уу тэнийг юм уу? Би та нарыг оршуулга нүхэ угцсан гэдгийг хэлээд байгаа юм биш үү? Та нар запас дугуйгаа солих гэж оролдохын оронд наад машина унтраачихгүй явуулахаа бодсон чинь дээргүй юу, аа? Хэрвээ би унах юм бол та нар бүгдээрээ надтай хамт унах шүү. Тиймээс энийг анхаараад өгөөрэй. Энэ бол миний сүүлчийн сануулга шүү. Энэгээр Ямманы шарилыг шандралж дуусаад дөнгөж ирсэн Хиган залуустайгаа жантай гомин идэхээр сууж байна. Залуус нь бүгд дор бүрнээ Ямманыг дурсан ярьж уйлж байна. Тэгээд сууж ухтаа Хиган сөүлд Ямманыг тэтгэврт гарахт нь хамт хоол идэж байснаа сандаг. Цаав шинээр амьдралаа эхлүүлэхээр шийдсэн Ямман тэр үед би одоо амьдралаа шинээр эхлүүлж байгаа болохоор өхөн өгтлээ дахиж жантай гомин идэхгүй гэж хэлж байж. Нэгэнт та тэтгэврт гарч амар жимээр амьдрах гэж байгаа юм чинь зүгээр надтай хамт амьдрч болохгүй мүү? Миний аав болоод чи чинь одоо согтчихё да. Ой баг Хиган, би чиний аав болох гэж чамайг дэмжээгүй шүү. Чи надад ямар ч өргөө. Өр төлөхтэй биш ээ, зүгээр л таныг ааваа гэж дуудахыг хүссэн. Тэгэж дуудах хэрэггүй. Эвгүй санагдаад байна. Хэдүүлээ гэр бүл шиг царайлж нэгнээ хүндрүүлээд яах вэ? Энэ үгийг сансан Хиган сүүлд Ямман эмлэгт байхдаа хайртай шүү хүү минь гэж хэлж байсныг нь бас санана. Тэгэд яваад Ямманы чандрыг нэг жижигхэн модондор оршуулна. Энэ хоёр мөрдөн байцаах хэлтсийн сон дарга цагдаагийн газрын даргатайгаа уулзаж захирлын талаарх баримтуудыг үзүүлж байна. Тэгсэн цагдаагийн дарга энэ бүх баримтаа нууж байхыг сануулна. Одоо Ямман нас барсан учраас Хиганы юу хийхийг бид тааж мэдэхгүй байна. Хиган захирал хоёр хоёулаа галзуу хүмүүс. Тиймээс бид илүү хүчтэйгийнхэн талд орсон зүйтэй. Энэ үеэр захирал залгасанд цагдаагийн дарга буушуухан утсаа авч байна. Тэгсэн нөхөр тэрэнд Ямманы хэргийг нууж өгснийх нь хариуд One Club-т элсүүлж байгаагаа хэлсэнд цагдаагийн дарга хөлн газар хүрэхгүй баярлана. Одоо ингээд хоёулаа жинхнээсээ нэг тал боллоо шүү. Тэглээ. Баярлалаа. Тэгсэн хийм туслах захирал дээр ирж чой менежерийн байгаа газрыг олсноо хэлсэнд чой менежер зориулж нэг мод бэлтгэхийг тушаалаа. Бас сугчийн оршин суугчдыг уриалж Тисан барилгын компани эсрэг төрхөрж байгааг хэлсэнд захирал тэрнийг анхаарахар шийднэ. Тэгээд шууд өөрөө сугчийн дээр явж очоод дугтуутай цаас өгсөн нь шинээр баригдах омон дүрэгт пентхаус байртай болох эрхийн бичиг байлаа. Сугчийн 265 м² байрны танилцуулгыг үзээд баярлж байх шиг байсанд захирал тэрнээс цаашид Тисан группийн эсрэг үйл ажиллагаа явуулахаа болоод Тисан групп оршин суугчдад хангалттай нөхөн төлбөр төлөх юм байна гэсэн цуу яриа тарааж өгөхийг хүснэ. Гэхдээ харамсалтай юм аа. Би үүнээс хамаагүй илүү үнэтэй зүйл хүсэж байсан юмсан. Илүү үнэтэй? Асуудал байхгүй. Тэр зүйл бол манай сөөхийн урт хугацааны засварын нөөцийн сангаас хулгайлсан мөнгө болоод манай барилгыг чанаргүй бариулж ханыг нь хогоор дүүргэхдээ өөртөө завшсан мөнгө. Эдгээрийг нийлүүлвэл ийм 10 пентхаус чангалтгүй болно да. Ойлгохгүй нү? Би топ их сургуулийг топ дүнтэй төгссөн хүн. Тиймээс жинхэнэ хууль хоёрыг ялгахтайгаа харин чи бол хуйлах новш зайлж үзээ мө хулгайч минь. За ингээс угчиныг худалдаж авах гэсэн оролдлого нь бүтлэгүйдсэнд нөхөрөө хэлэх үггүй болоод гараад явлаа. Энэ хоёр Хиган Тисан группийн барих гэж байгаа Омон дүүргийн газрын хажуугаар явахдаа захирал нэлээд хэм дүнээр маш чанартай барилга барина гэдгээ томоохон одуудаар сурталчлуулсан болохыг олж мэднэ. Удалгүй захиралч томоохон хэвлэлийн хурал хийж албан ёсоор олон нийтээс уучлал гуйлаа. Тэгэд маш хэм дүнээр Омон дүүргийн барилгыг барьж нийгмийн хариуцлагын хүрээнд захиалагч нартай суглаагаар дараагийн барийг илүү хэмд авах боломж олгоно гэж зарлсанд тэдний барилгын захиалга түүхэн дээд хэмжээнд хүрч Тисан группийн хувьцаа өсөж эхэллээ. Хэвлэлийнхэн чиний мэдээг ам уралдан мэдээлцгэн. Бүгд л над руу хуцаад байсан. Яс шидэд өгчхөр бүгдээрээ сүүлээ шаргунуулж байгааг харж байгаа биз. Тисан группийн нэр хүнд буцаад өссөнд урам нь хугарсан Хиганы залуус Ямманы өшөөг хуучин аргаараа авахар ярилцсан. Гэвч Хиган тэднийг зогсоож ганц нэгээрээ биш гэр бүлээрээ нэгдэж тэмцэхийг сануулна. Гөрөвлөө, хари, хажуу. Энэ тэмцэлд би ялахын тулд надад та нарын тусламж хэрэгтэй байна. Бид тэрний хувьд хамгийн чухал зүйлээс нь эхлэх хэрэгтэй. Олон нийтийн санаа бодол болон хуулийн асуудал тэрнийг унахад хангалтгүй бол бүгдээрээ өөрсдийнхөө аргаар тэрнтэй үзэцгээе. Орон Ким туслах баахан залуус дагуулад чой менежерийг хорж байгаа цэцэрлэгийн барилга руу нэвтэрдэг.
Тэгсэн энийг гадарлжуулсан Хиганы залуус Чой менежерийг тэндээс төрүүлээд гаргачихсан байлаа. Тэгээд Чой менежерийг Хиганы гэрт авчирдаг. Хиган Чой менежерийг сөөхий мөнгийг бэлнээр гаргаад захиралд өгөхийн тулд хаашаа аваачдаг байсныг асуугаад тэгээд Тэгуван эдлэн лөө аваачдаг байсныг нь олж мэднэ. За тэгээд хамтдаа тэр мөнгийг хулгайлахаар шийдэцгэн. Нөгөө талд захирал Чой менежерийг авчирч чадаагүй Ким менежерийг хайр найргүй алгадаж байна. Ким туслахаа. Чи өмнө нь ийм байгаагүй дээ. Чи өмнө нь ямар шийдэмгий байлаа? Тэр шийдэмгий чанарыг чинь би одоо хармаар байна. Гаднаа мундаг харагдах хамаагүй. Эндээ эсвэл эндээ хоосон бол юу ч хийж чадахгүй штэ. Тэр шөнө Хиганы залуус Тэгуван эдлэн дээгүүр дрон нисгэж дотоод зохион байгуулалтыг нь судалж байна. Тэгсэн тийшээ нэвтрэхийн аргагүй нэлээд нягт хамгаалалттай байж таарсанд Хиган дотогшоо нэвтрэх гэж оролдох биш, харин гадагшин дуудаж гаргахаар шийдлээ. За тэгээд маргаашнаас нь мэрэгжлийн хяналтын байгууллагууд руу залгаад Тэгуван эдлэн хавьд хортой хог хаягдл байгаа тухай, тэндээс янз бүрийн муухай үнэртэд байгаа тухай мэдээлдэг. Би өөрөө тэр байгууллагад ажиллаж байсан юм аа. Тэр байгууламжийн подолд нохой мах бэлддэг хууль бус байгууллага байдгийг. Хэрвээ та нар очиж шалгахгүй бол тэднийхтэй хамтарч ажиллаж байгаа гэж үзээд хэвлэлийн байгууллагад мэдэгдэн шүү. За ингээд аргагүй болсон байгаль орчны хяналтынхан Тэгуван эдлэн очиж шалгахаар боллоо. Тэр өдөр One Club-ийнхан Тэгуванд цуглаад шинэ гишүүнээ өөгдөж авч байна. Удаан мөрөөдсөн клубийнхээ гишүүн болж байгаадаа цагдаагийн дарагч баяртай байгаа харагдана. За тэгээд тэдний замыг цэвэрлж элдв асуудлаас ангижруулж ажиллана гэсэнд захирал их баяртай байлаа. Энэ үеэр гадаа байгаль орчны хяналт шалгалтын машин ирж дотроос нь Хиган залуустайгаа буугаад ирнэ. Хамгаалтынхан өглөөхөн шалгалт ирээд явсан гэсэн ч мань ихэд тэднийг төрийн ажил цаад хийлээ гэж тачхинтэл загнаж орилно. Гэвч хамгаалагчид тэднийг оруулахгүй байсан учраас мань ихэд цагдаа дуудаад хамт ирэхээр сүрдүүлсэнд цаадуулн болгоомжлоод орууллаа. Мань ихэд ч дотогшоо орсонд Хиган нөгөө хэдээсээ салаад шууд захирал болоод тэнд байсан хүмүүс рүү яваад орно. Хөөх, та нар цуглдсан байгаа мó? Дээд шүүхийн иргэний асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, ерөнхий прокурор, Гонгён Daily сонины ерөнхийлөгч бас шинэ гишүүн Квак комиссар. Бөө юм болж вэж орж чадсан байх шүү аа. One Club жагуу юм аа. Солонгосын хамгийн нөлөө бүхий хүмүүс нийлээд энд юу хийж байгаа юм бэ? Зүгээр л мод орчилж суугаа мó? Пак Хиган. Чи үхлээ ирээд өнөө. Тэгуван гэдэг чинь өндөр дээд гэсэн утгатай нэр баха. Ийм мундаг газрын доор аимшигтай ялдарсан зүйлс байгаа гэж бодохоор онцгүй маа. Тэгэд мань хүн тэдэнд ирэх замдаа авсан зураг харуулж сураггүй алга болсон парламентын гишүүн, хэвлэлийн компани захирал гэх мэт хүмүүсийн нэрээр нэрлсэн жижиг моднууд байгааг тэдэнд харуулсанд бүгдийнх нь царай бараагаад явчлаа. Нэрээ манай алга болсон сөөхийн даргын нэртэй мод хүртэл байна лээ. Би тэр модны ёроолыг ухаж үздэм билүү? Амаа тад новш минь. Та яарсан чин дээр дээ. Ялзарсан юма зайлуулахгүй бол удахгүй өмхийн үнэртэж эхлэндэ. Тэгэд Хиганы гараад явсанд нөгөөдүүл сонин царайлсаар үлдэнэ. Томчууд сэжгэлж эхэлсэн байх та. Үгүй ээ, тэд сэжгэлсэн ч юу ч ярихгүй. Пак Хиган бидэнд өгөө шидэж байна. Бидний өөрсдөө ухаж гаргахыг хүлээж байгаа нь гарцаагүй. Одоо тэгэд яах вэ? Яах вэ? Тэрний хүссэнээр л хий. Дугаарыг нь салсан машинууд бэлдээдэх. Ардаа ямар ч уулмөр үлдээхгүйгээр цэвэрхэн ажиллах ёстой шүү. Бэ хэний цанаанд оромгүй нэг газрыг мэднэ. За ингээд тэр шөндөө Ким туслах бүхээгтэй машинууд бэлдэж угаад нэгэн зэрэг эдлэнгээс гаргаллаа. Гэвч гарч ирсэн машинууд өөр тийшээ салаад явсанд Хиган нэгийг нь дагах туушаал өгнө. Харин тэдний байрны залуу ээжнэр нэг машиныг, содоргийн фракцид байсан зөвлөлийн гишүүд өөр нэг машиныг дагна. Удалгүй Хиганы дагж ирсэн машин хурдаа нэмсээр нэг бомбтод ирсэнд Хиган болоод тэрний залуус ч машинтайгаа дагаад очлоо. За сори байж гараа борон танартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5,000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгэд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. Нэмж хэлэхэд энэ галзуу урамшуулал 8 сарын 31-нийг дуустал үргэлжилэх юм байна шүү гэж.
Тэгсэн машинаас Ким туслах буугаад нэг тийшээ орсонд Хиган залуусаа дагуулсаар очно. Тэгэд бүхийгийг нэгэд үзтэл дотор нь баахан залуус байсан Хиганы залуус сандарч хаалгыг төгждөг. За үнтэй зэрэгцээд тэднийг баахан машинууд бүслээд авсанд байдал буруугаар эргэж байгааг Хиган ойлгоно. Тиймээс залуустаа тушааж хамтдаа ухаан жолоогүй зугтаацгаана. Бодлогоо тэд гарах гарцгүй бүслэгдсэн учраас хуучны цагаа дурсаж тэдэнтэй зодтолдоцгооно. За ингээд тэднийг зодтолдож байх зур гөрвөл машиныг нь унж ирээд тэднийг зугтаалгалаа. Тэгсэн Ким туслах Хиганыг хутгалах гэсэн ч гөрвөл урдуур нь ороод хутгалуулдаг. Ингээд тэд гөрвлийг аваад тэндээс шууд эмнэлэг рүү явна. Тэгсэн аз болж гөрвлийн гидсэндээ хийсэн зузаан ном нь амьд оржээ. Гөрвөл хутгатай байгааг нь хараад юмыг аж мэдхүү гээд гидсэндээ ийм ном олоод хийцэн байж л дээ. За тэгээд гөрвөл тэднийг айд сандарч байсныг нь шоолж инээсэнд Хиганч баярлсандаа хамт инээлээ. Зарим нэг тулд Хари Сүгчийн хоёрны газар машин цугаад Тэгүү вооны гадаа ажиглалт хийж байна. Учир нь гол машин нь хамгийн сүүлд анхаарал татахгүйгээр гарна гэж Хиган тэрэнд анхааруулсан байж. Тэгсэн үнэхээр захирал өөрөө нэг машин жолоодсоор эдлэнгээсээ гараад явсанд мань хоёрч сэмхэн дагцгаана. Нөхөр өөрийн амьдардаг хотхон руу явсанд нөгөө хоёрч дагсаар очлоо. Тэгсэн тэрнийг газар дор зогсоол руу оруулаад алдчихлаа. За энэ үеэр захирал Тэгүүн эдлэнгээс авч гарсан мөнгнүүдээ шалгаж байна. Тэр Хиганыг амжилттай төөрөгдүүлж чадсандаа сэтгэл хангалуун байлаа. Маргааш нь One Club-ийн хоёр гишүүн уулзаад захирал тэдний замыг цэвэрлж өгөх нэрийдлээр алга болгосон хүмүүсээ Тэгүүнд оршуулж байсан талаар ярилцаж байлаа. Тэгээд тэд захирлаас яаж эвтэйхэн салах талаар бодоцгоно. Тэгсэн цагдаагийн дарга Ква комиссар ороод ирлээ. Оцол гаргаа томоохон төгжээ үүсгэсэн машиныг яадгүй. Юу бушуухан чирч холдуулах байх та. Тэгэлгүй яах вэ? Тэгвэл захирал одоо бидэнд тэр төгжрээ үүсгээд байгаа машин болж хувираад байна. Та тэрнийг чирч холдуулах хэрэгтэй байна. Чадна үсттэй. Ойлголоо. Би энэ асуудлыг чимээгүй хүн зохицуулъя. Харин Хиганы гэрийнхэн захирал мөнгөө тэдний байрны аль руу оруулсан байж болохыг тооцож байна. Тэгсэн Сүгчийн ирээд хажууныг хараад гайхнаа. Тэгэд тэд зөвлөлдөж угаад нөхөрт өөр нэр дээр эзэмшдэг ямар нэг байр байж болзошгүй гэж үзээд сүүлийн хэдэн сар тог усны мөнгө бодогдоогүй байрнуудыг шалгаж үзэхэр шийднэ. Тэгээд сүүлийн сар тог усны мөнгө төлөөгүй байрнуудын дунд сураггүй алга болсон соо даргын байр байсанд тэр байрыг шалгаж үзэхэр шийдцгэлээ. За тэгээд тэд цэмхэн дотгошоо нэвтэртэл тэнд нь захирлын нуусан мөнгө нь байж байх нь тэр. Гэтэл тэнд нь тэдний авах ёстой 17.8 тэрбумаас ч илүү их мөнгө байсанд өөр хотхнуудаас говьчулсан мөнгө ч бас тэнд байгаа болохыг ойлгоцгооно. Тэгэд манайхэд өөрсдөө авах ёстой 17.8 тэрбумыг аваад дансандаа хийж бусад хотхнууд руу ч бас мөнгийг нь шилжүүлэхээр шийднэ. Нэгэн тэнд мөнгө хуучин сөөхийн дарга соо даргын гэрт байгаа учраас хажуун чой менежер хоёр сөөхөөс хулгайлагдсан мөнгийг соо дарга хулгайлж авсан. Үүнд нь тусалсандаа гэмшиж байна гэсэн утгатай мэдээлэл. Тэгээд цагдаа нар эндээс мөнгийг олоод буцааж өгнө. Энэ мөнгийг захирал өөрийнхөө мөнгө гэж хэлж чадахгүй. Тэр тохиолдолд тэр өөрөө хулгай хийсэн болно. Ингээд маргааш гэхэд хажуун чой менежер хоёр өөрсдөө барьж өгөхөр болно. Тэр орой Гямбукийн аав соо даргын байрны үүдийг сахиж хонохдоо хажуунд талтай гэдгээ илчилж тэрнийг шоронгоос сулагдах үед бэлүү бариад хүлээж бай гэсэнд хажуунч тэрэнд мангото бэлүүнд дуртайгаа хэлнэ. Хиганч бүх зүйл дууссаны дараа Харийг хуулийн сургуультай үргэлжлүүлээд сурахыг зөвлөж эгчийнхэн оронд тэрнийг санхүүгээр дэмжиж байна гэсэнд Хари гайхлаа. Маргааш нь Хиганы залуус хотхны оршин суугчдын нүдэн дээр алдагдсан 17.8 тэрбумыг эргүүлээд авчирсанд бүгдээрээ бөөн баяр болцгооно. Тэгэд Хиган олонний өмнө цаасан хайрцгийг нээсэн ч дотор нь тэдний зурагт хуудснууд байсанд шок. Тэгсэн гөрвлээс мессеж ирлээ. Пак дарга намайг гөрүүл гэдгийг мартаагүй зү. Сүүлээ таслаа зогтойх миний хувьд юу ч биш. Би мөнгийг авлаа шүү. Тэгсэн мань хүн шоконд орсон бол оршин суугчид сандарч хайрцгуудыг уухаж үзэцгэн. Гөрүүл муу навшоо
Манайд хотхны камерыг шүүтэл гүрвэл захирлын Ким туслагтай хамт бүхээгтэй машинд мөнгөнүүдийг ачаад явсан болж таарлаа. Энийг харсан тэд эхэндээ гүрвлийг захиралд худалдагдсан байна гэж бодоод боож өгөхөө шахна. Гэтэл гүрвлийн утас асаалттай байгааг тэд дохиогоор нь олж мэдлээ. Мань гүрвэл хаширхан учраас хэрэг баригдахгүй зугтахыг хүссэн бол утсаа унтрана гэдгийг нь манайд мэдэж байлаа. Гүрвэл биднээс зугтааж байгаа хэрэг биш ээ. Харин биднийг дуудаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл захирал гүрвлээр өгөөш болгож намайг дуудаж байна. За ингээд Хиган тийшээ явахаар хөдөлсөнд залуусан ч хамт гарцгаана. Энэ хоёр захирал үнэхээр гүрвлийг бариад төмөр пошконд хийцэн Хиганыг хүлээж байлаа. Бизнесмен хүн хэлсэн үгэндээ хүрэх ёстой үсттэй. Чи намайг мөнгөө нүүлгэн шилжүүлэхтэл болно гэ үсттэй. Нөхөр мөнгөтэй байрыг сахиад суужулсан гүрвэл дээр ирж 30 хүн Хиганы байрны гадаа дайрахад бэлэн хүлээж байгаа. Хэрвээ чи мөнгийг зөөх юм бол Хиган та хоёрыг амьд үлдээнэ гэж амласан байж. Намайг алж болноо. Тэр хүүхдүүдийг л амьд үлдээч. Чи бизнесийн талаар юу ч мэддэггүй юм байна. Том бизнест бохир тоглолт бол стандарт. Шудраг байна гэдэг бол сул тал. Харин одоо бид наад савыг чинь цементээр дүүргээд далаар үживүүлнэ. Хиганы эрэх цаг үг нь болсон л юм да. Тэр ирэхгүй. Тэр чинь тэнэг хүн биш. За тэгсэн хаалга нэгдэж Хиган ороод ирлээ. Хэлээ биз. Тэр энэ дэрвэл үхэн гэдгээ мэдсээр үж тэнэг юм шиг ирлээ. Баяр хүргэе. Гүрвлээ. Чи зүгээр үү? Тэнэг минь яах гэж ирж байгаа юм бэ? Чи миний гэр бүлийн хүнд гар хүрснийхээ төлөө төлөөсөө төлөндөө. Харин чи миний мөнгөнд хүрснийхээ төлөөсийг төлнө. Чи их сайн хүн юм а Хиган. Тийм болохоор чи энд үхэн. Ядаж л та хоёр хамт үхэх юм да. Хойд насандаа хоёулаа тэмцэлтэхгүй байцгаая. Чамайг санах байхдаа Хиган. Сайн яваарай. Тэгэд нөхөр гараа даллаад гараад явлаа. Гүрвлээ. Намайг дуудах хүртэл дотроо байж байгаарай. Бити гарч ирээрэй. Ингээд тэрнийг захирлын залуустай зодолдож эхлэхэд захирал агуулгын байрыг гаднаас нь түгжээд Хиган гүрвэл хоёрын цогцыг ормөргүй алга болгохыг Ким туслахад тушаагаад машиндаа суугаад хөдлөлөө. Харин дотор мань хүн нөхдүүдтэй үд сайрал байна. Бодлого Хиган болон чахагдж эхлэхэд залуус нь гаднаас ороод ирнэ. Залуусаа, эднэр манай гэр бүлд халдлаа. Тэгэхээр хэдүүлээ яах ёстой вүлээ? Бүгдийг нь алаад өгье. За ингээд нөхдүүд дайраад орцгоно. Хэсэг хугацааны дараа тэд захирлын залуусыг ялчхаад хөдөлж чадахгүй сууцгаач байна. Яанда надаас болоод та нар мөнгө алдчихлаа. Мөнгийг олж болно. Харин гэр бүлийн хүний алдвал бүр мөсөн алдлаа л гэсэн үг. Тэгвэл би танай гэр бүл гэсэн үг үү? Тэгэд гүрвэл баярлсандаа уйлнаа. Тэдний гэртээ очиход мөнгө авч чадлагүй ганцхан гүрвлийг аваад ирсэнд нь сугчийн бөөн уур. За тэгээд цаашид яахаа ярилццгаана. Маргааш нь Хиганыг зүйл дуусгаж чадаагүйг мэдсэн захирал боож өгөхөө шахна. Тэгсэн Ким туслахад дуудлага ирж хуулийн байгууллагынхан Тисан компанийг битүүмжлээд шалгаж эхэлж байгааг хэлдэг. За тэгсэн захирал цагдаагийн даргаыг эсрэг талд орсныг ойлголоо. Тэгээд гал зуртлаа уурлаад шууд One Club-ийн хоёр гишүүний хоол идээд сууж байсан газарт очлоо. Тэрний гинт ороод ирсэнд нөгөө хоёр гайхаад сандарсан ч нөхөр өмнө нь өвдөг сөгдөж байна. Тисан компани миний хувьд чухал гэдгийг та нар мэднэ. Надад туслаач. Би бардам их хэрэг байсандаа уучлал гуйж байна. Би тэгүүнийг цэвэрлэх болно. Би бүх нотлох баримтыг устгана. Энэ мөнгийг аваад намайг уучлж өршөөнө. Би зөвхөн мөнгөл боддог өчүүхэн амьтан байж намайг ганцхан энэ удаад аварч өгнө. Энэ хоёр хараа тэргүүтэй Хиганы залуус тэгүүн эдлэнд очижсэн шалгалт хийх нэрийдлэр орох гэж зүтгэж байна. Гэвч энэ удаад хамгаалагчид оруулахгүй таг гүрэлээ. Харин Хиган мөрдөн байцаах хилцийн сондаргын гэрийн үдэнд хүлээгээд зогсож байлаа. Ямманыг нас барсанд харамсаж байгаагаа илэрхийлээ. Тэрнийг яаж өгснэг та мэдж байгаа үстэй. Мэдлээгээд яах вэ? Тэр хэрэг аль хэдийн хаагдчихсан. Тэгвэл энийг үз. Тэгэд Хиган тэрний өөрөөс нь мөнгө нэгсэн мессежүүдийг болоод өөрийнхөө мөнгө өгч байсан бүртгэлүүдийг харуулсанд нөхөр хэлэх үггүй боллоо. Би энэ баримтыг өмнө нь хэрэгэлсэн бол та манай залуусыг хорих байсан. Харин одоо бол байдал өөр болсон шүү. Чамд юу хэрэгтэй? За ингээд сондаргын тушаалаар цагдаа нар Тэгүүн эдлэн рүү ороод тэнд байсан модны ёроолыг ухсанд тэндээс нь баахан цогцсууд гарч ирлээ. Энэ хоёр Тэгүүнд ирсэн байсан захирал гайхна. Тэд нар офсыг нэгжээд л болно гэж хэлсэндээ
Энд юу болоод байна? Тэгсэн Хиган холбогдлоо. Энд ирээд жоохон газар ухчлаа. Зүгээр эцтэй. Удалгүй Тисан группийн захирлын эзэмшил Тэгвон эдлэнгээс 12 хүний цогцос олдсон тухай мэдээ орон даяар төвлөө. Үүнтэй холбоотойгоор Тисан группийн захирлыг баривчлах шийдвэр гарсан бол Омон хорооллын гүйцэтгэгчээр ажиллах гэж байсан Тисан групптэй хийсэн хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан болохыг байрлал хот байгуулалтын яамнаас зарладаг. Энийг үтсэн нөхөр мэдээж яадсан байх уу? За тэгээд Хиганаас өшөөгөө авахар хатуу шийднэ. Маргаашаас нь захирлыг сургуу алга болсныг орон даяар зарлалаа. Тэгсэн нөхөр тоглоомын талбайд тоглож байсан Гёмбук хүүдээр ирдэг. Оройн Хиганы утсанд Гёмбуктай тоглоомын талбай дээр авахулсан зураг мессежээр ирдэг. Хигана, би байрны дээвэр дээр байна. Энд их салхитай байна шүү. Мань хүнийг яараа дээвэр дээр гарахад нөхөр тэнд ганцаараа зогсож байлаа. Гёмбук хаана байна? Хөөе, би тийм муу хүн биш шүү. Тэр хүү аль хэдийн гэртээ харьцсан байгаа. Энэ чиний хайгаад байгаа 17.8 тэрбум. Энийг ав. Миний амьдрал нэгэнд сүрсэн болохоор энэ одоо миний хувьд зүгээр нэг цаас. Энийг аваад явж баатар бол чи надад их таалагддаг. Хоёулаа олон талаараа адилхан. Биднийг энэ хүртэл явахад хүргэсэн зүйл бол ганцхан мөнгө шүү дээ. Би чам шиг бишээ. Би зөвхөн өөрийнхөө хүмүүсийг л хамгаалсан. Харин чи хулгай хийх гэж энэ хүрсэн. Энэ бол бид хоёрын ялгаа. Тэнэг хүмүүсээс юмыг нь булаах буруу биш. Чи тийм ухаантай юм бол яагаад энд нуугдаад өгж байгаа? Би нуугдаагүй. Тисан одоо ч Тисанараа л байгаа. Би баригдсан ч удалгүй суллагдчихна. Амьдрал ийм л байна. Өрөвдөлтөй юм аа. Ичүнван. Яагаад өрөвдөлтөй гэж? Тэр мө юмман хүртэл өгөх гэж байж намайг өрөвдөлтөй гэж байсан. Тийм болохоор л би тэрнийг алжчихсан юм. Би алим хайсалдаг хутгаараа л зүйл дуусгасан. Тэгсэн Хиган уурлаа тэрнийг зохиж байснаа шидэж өгсөн хутгийг аваад хутгалах гэсэнд нөхөрч бүр өдөж байна. За зүрэ манайхан та нар манайг түр пауз авчих. Борон танартай нэг галзуу амттай реклам алгададгий. Тэгэхээр дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа Esprit өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно гэж байгаа. Esprit бол Австралид үйлдвэрлэгддэг жимсний шүүс болоод sparkling water-ыг хослуулсан премиум ундагч. Зөөлөн хийж үлэлт баялаг жимсний амт нь хэд чихэрлэг биш заяа. Шинэхэн мэдрэмж төрүүлж хоолтой төгс цогцдог гээл бод. Галзуу юу? Blueberry, strawberry, raspberry, passion fruit, lemon, lime зэрэг амтаас өөрийн дуртайг сонгоод амтлаарай манайхан. Өдрийн хоол, оройн цог, найс нөхөдтэйг өнгөрүүлэх мөч, эсвэл ганцаараа амрах цаг гээд ямар ч үед Esprit мөч бүрийг чинь илүү fresh, илүү премиум болгоно. Заахаар ландуусан баярлалаа. Тайлбараа үргэлжлүүлцгээе. Тэгсэн эцсийн мөчөд юмманы хэлж байсан үгс санаанд нь ороод арай хийм бие барьлаа. Хэрвээ би чамайг алчих юм бол бүх зүйл энд дуусна. Тийм юм болохгүй. Юмман чамайг яагаад өрөвдсөнийг би одоо л ойлголоо. Чи хүн шиг амьдрч чаддгүй юм байна. Харин би энэ мөнгийг жинхэнэ эзэд нь өгнө. Тэгэд хоёр цүнхт өрөн мөнгийг чирсээр явхад боож өгөхөө шахсан захирал өөрөө хутга бариад Хиганы араас ирсэнд мань хүн ганц өшөглөөд унгаалаа. Чи энэ байрыг барьсан байж болох ч энэ байр чинийх биш. Бас чи намайг хизээч дийлэхгүй. Маргааш өглөө менежментийн офисын ажилтнууд захирал өөрөө цагдаа дээр очиж баригдсан тухай мэдээг хараад цаашид яах талаараа ярилцсан. Тэгсэн Хиган хоёр цүнхт өрөн мөнгө чирсээр ирсэнд сугчийн болоод бусд нь хагартлаа баярлж шууд банк руу явахаар шийдлээ. Пак Хиган дарга, та үнэхээр гайхалтай байлаа. Танд маш их баярлалаа. Харин нөгөө талд захирал өвчтөд дөрвөлсгэж тусгай өрөөнд эмчилгээ хийлгэж байна. Тэгсэн цагдаагийн дарга ирлээ. Би тань дээр дарга нарын мессежийг дамжуулахаар ирлээ. Тэд таныг бүх хэрэгээ өөрөө үүрээрэй гэсэн. Тийм үү? Тэд бие аврахын тулд сүүлээ тасалж байгаа юм биз дээ. Тэгэж байж таныг дараа нь өршөөлөөр суллах асуудлыг хөөцөлдөж чадна. Хэрвээ та тэднийг бүгдийг нь аваад уншвал та хизээч суллагдаж чадахгүй. Тэгэд комиссар тэрэнд 50 тэрбумыг өгвөл хүн амны хэргийг нь зохицуулж өгөх санал тавилаа. Таны ийм ил тод байдал надад үнэхээр таалагдж байна шүү. Харин Хиган залуустайгаа байрнаасаа нүүхээр бэлдэж байна. Тэд нэгэнт зорилготой хүрсэн учраас цаашид тэнд байх хэрэггүй болсон байлаа. Маргааш нь ерөнхий прокурор захиралтай холбогдож тэрнийг удахгүй суллуулах учраас бүх хэрэгээ дагаад шоронд орохыг сануулдаг.
Ингээд ий захирлыг шүүхтэр ирэхэд сэтгүүлчид бүчээд авна. Нийгэмд эмх замраагүй байдал үүсгэсэндээ хүлцэл өчье. Намайг буруутгаж байгаа бүхэн ор мөргүй худлаа. Тиймээс би мөрдөн байцаалтын ажилд бүрэн дэмжлэг үзүүлж ажиллана. Үнэн мөн нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үеэр дохиод угарч Хиган залуустайгаа Хиганыг сурталчилахад өмсөж байсан ягаан хувцастайгаа давхиад ирлээ. Би чамайг өөрийн гараар сугалж хайна гэж хэлж байсныг санаж байна уу? Тэгвэл тэр өдөр өнөөдөр байна. Тэгээд тэр утаснасаа ий захирлийн яриаг бичиж авсан хэсгээ машин дээрх чанга яригчаараа сонсгоно. Тэр муу ямман хүртэл өгөх гэж байж намайг өрөвдөлтэй гэж байсан. Тийм болохоор л би тэрнийг алжчихсан юм. Би алим хайлсалдаг утгаараа л зүйл дуусгасан. Тэгсэн нөхөр сандраад худлаа гэж хашгирсанд Хиган машиныхаа дэлгэцэн дээрээс тэрний эмнэлэг дотроо цагдаагийн дарагтай хэн хэнийг яаж алснаа ярьж үлсэн бичлэгийг үзүүллээ. Хиганы залуус эмнэлгийн тэргэнд нууц камер суйрлуулад совлогчийн дүрд хувирсан хари тэргийг түрээд додогшоо орсон нь тэр байжээ. Сандарсан ким туслах тэдэн лөө дайрах гэсэнд гүрвэл урдуур нь ороод мөргүүлч сүртэй наргагүй өнгөрсөнд харич нотлох баримтыг устгахын тулд хөгшин хүн зодж чинь гэж хашгирсанд ким туслах яаж чадлагүй гацлаа. Ий захирлж галзууртаа уралж Хигана би чамайг алландаа гэж сүрдүүлчихэд додогшоо орно. За ингээд ягаан хөрмөө дээш шидээд баярлалцгаана. Хөдөлгөөний цагдаа нар One Club-ийн гишүүдийг нэг нэгээр нь баривчилж эхэллээ. Сандарсан Сондрог Квак комиссар хоёрч нотлох баримтуудаа устгаж угаад үйлдэл дээрээ баригдана. Гэмбөкхөө Хиган дээр ирж тэр өдөр өөрт нь юу хэлснийг хэлдэг. Гэмбөка чич азтай юм а. Чамайг хамгаалах хүмүүс олон байна. Харин надад тийм хүмүүс байгаагүй юм да. Би тэр хүнийг өрөвдөө заримгаа өгөх гэсэн ч аваагүй яваад өгсөн. Тэр хүн их гонигтай харагдсан. Тэр хүнийг хамгаалах хүн байхгүй нь чухал биш ээ. Харин тэр өөрөө бусдыг яаж хамгаалахаа мэддэггүй хүн байсан юм. Тийм учраас л гонигтай байсан хэрэг. Харин танд хамгаалах хүн олон байгаа те? Хамгаалах хүмүүс олон байна. Чамайг хүртэл хамгаалах ёстой шүү дээ. Нөгөө талд хари хажин хоёрч бас сэтгэлээ нээгээд ярилцаж байна. Тэгээд олон жилийн дараа тэд бүрэн ойлголццгаана. Маргааш нь хажаан чой менежер хоёр нотлох баримтаа тэрвэрэд цагдаа руу очлоо. Хажаана хүчтэй байгаарэ. Тэгээд нөгөө мангото билуг битгий мартаарай. Тэр өдөр Хиган ирээд харид бүх оршин суугчдын гарын үсэгтэй чой менежер хажаан хоёрт гомдолгүй учраас яралтай суллаж өгөхийг хүссэн өргөдлийг өгдөг. За ингээд тэд хамтдаа цуглаад тэр байранда сүүлийн удаа гэр бүлийн зургаа даруулцгаана. 무서워. 빨리 여기 시작해. 아버지. Хиган ямманы булшин дээр очиж өшөөг нь авснаа хэлж гэр бүлийг нь тэнгэрээс харж хандаж байхыг хүснэ. За тэгээд 3 жил өнгөрлөө. Хажаан хотхныхоо ойролцоо нарийн бовны газраа ажиллуулж исэн бол чой менежер тэдний туслах ажил хийж байна. Гэмбөкийн ав гэмнам хажаанд тусалж хамтдаа дараагийн салбаруудаа нээхээр мөрөөднө. Харин залуусын нэг Жэгил оюутан болцсон онц сурч бүх тэтгэлгүүдийг хамдагуулж номын санд сууж байгааг нь харсан хоёр охин тэрний талаар гайхаад ярилцж байтал Жэгил өөрөө хүрээд ирлээ. Танхаа итгэхэд хичээл хийж байгааг харж байгаагүй юу? Та хоёр ч бас тэтгэлэг авмаар байгаа бол хов ярихын оронд хичээлээ хийжээ. Би та хоёрыг ажиглаж байгаа шүү. Оройн залуус тал талаас Хиганы оффист цуглацгаалаа. Та нартай нэг чухал төлөвлөгөө ярих гэж цуглуулсан юм. Бэлнэ. За тэгсэн хари ороод ирнэ. Өнгөрсөн хугацаанд хари хуульчийн шалгалтаа өгч хуульч болж чадсан байна. Тэгээд Хиган хуулийн фирм байгуулж байгаагаа хэлж хамт ажиллах санал тавьсан байжээ. Эхэндээ хари дургуутсан ч ашгаа 50-50% хуваана гэсэнд шууд зөвшөөрч. За тэгсэн удалгүй гөрвөл ирээд хэрэгээ хүлээж шоронд ороод хугацаанаас өмнө суллагдсанаа хэлдэг. Ингээд тэд нэгэн томоохон санхүүгийн заллан илрүүлэх ажилдаа ханцуу шамлан орцгоно. Жинхэнэ үнцэн хотхны сөөхийн дарга өөрчлөгдөж залуу ээж нарын нэг сөөхийн дарга болжээ. Ингээд хотхны нөхцөл байдалч эрс сайжирч эхэлсэн байна. Тэгсэн удалгүй шин сөөхийн дарга ажилд авсан менежертэй заллуулж сөөхийн мөнгнөөс 600 сая вон алдснаа олж мэднэ. Ингээд цогчийн тэр хоёр зөвлөлдөж угаад энэ хэргийг илрүүлэхийн тулд мэрэгжлийн хүмүүсийг хөлсөлөхөр шийднэ. Тэгээд сөөхийн зөвлөлийн үеэр тэр бага танилцуулсанд гаднаас Хиган хари хоёр ороод ирлээ.
Та нарыг 600 сая вон дээрэмдүүлсэн гэж сонслоо. Сайн байцгаана уу? Би Джонсон хуулийн фирмийн орон сууцны залилан илрүүлэх асуудал хариуцсан дарга Паг Хиган байна. Харин би ахлах хуульч Кан Хари байна. Мэд та нарын эрх ашигыг хамгаалахын төлөө ажиллах болно. Ингээд тэд сарын хугацаанд энд ажиллаж тэднийг хохирлог болгоно гэсэнд бүүгд алга ташин хүлээж авцгаана. За ингээд Хиганы гэр бүл дахиад жинхэнэ үнцэн хотхонд нүүж ирцгэнэ гэж. За бидний хамтарсан хамгийн анхны хэрэг учраас өнөө оройны хоолыг би даана. Тохирлоо. Ингээд энэ галзуу цуврал маань Коньяц фильм. За энэ галзуу сонирхолтой цувралын маань тайлбар ингэж нэг юм дуусаж та нарын маань санаа амарлаа. Хэдэн борооныхын санаач бас амарлаа. Тэгэхээр энэ галзуу сонирхолтой цувралыг та нарт ярьж өгөхөд хэдэн бороонуудтай нь бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипс болон өдөр бүрийн энгийн мөчийг онцгой болгоно. Эсприт хамтран ажиллаа. Борон тэгээд та нарт ойлгохдоор ярьж өгч чадсан гэж найдаж байна. Хэрвээ итгэлийг чинь алдаагүй бол лайкаараа булаад өгцгөөгөөрэй манайхан. За тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Бас сувгтан сабадрагуул дараад нэгдээрэй. Энэ мэд олон галзуу цувралууд яригдсаар байгаа. Яригдсаарч байх болно шүү гэж.